Гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжийн талаар хүн бүр л сонссон байх. Гэхдээ хүн бүрийн мэдгүй хэдэн зүйлийг дурдъя гэж бодсон юм. Гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж 80-ад оны үед бий болсон гэдгийг хүн болгон мэдгүй bizээ. Тэгвэл 1984 онд Хит Яган туяаны лазераар ямар нэгэн биетийг хэлбэр дүрст оруулж байсан бөгөөд 1985 онд Фрейд Ван Крен гэх залуу хүн компьютерийн эд ангиудыг тэрхүү хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэн авч гаргаж байжээ. Түүнээс хойш 5 жилийн дараа тэрээр 3 хэмжээст хэвлэх төхөөрөмжийн түүхий эдийг олж авсан гэдэг. Анх 3 хэмжээст хэвлэх төхөөрөмжөөр том компаниуд загвар бүтээгдэхүүнүүдэд хэвлэдэг байсан бол харин одоо хүссэн хүн дуртай зүйлийг хэвлэн гаргах болсон. Жишээ нь Ford компани 3 хэмжээст хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар сар бүр $493,000 хэмнэж байгаа гэдгээ мэдгдсэн юм. Хуванцар ашиглаж хэвлэдэг байсан бол харин одоо титан, керамик, мод гэх материал ашиглах болсон юм. Сансар дид анги багаж хэвлэх боломжтой болсон гэд 3 хэмжээст хэвлэх төхөөрөмжөөр хүүхдүүдтэй тоглоом хэвлэж мөнгө хэмнэх боломжтой гэдгийг онцлох хэрэгтэй болов уу? Тэгвэл сүүлийн үед эцэг эхчүүд ч гэсэн мөн өөртөө зориулж гутал хувцас хэвлэх болсон юм. Тэгэхээр үйлдвэр аж ахуйн хөгжөөгөө манай улсад нэн тохиромжтой гэдгийг дурдах хэрэгтэй bizээ. Жишээ нь кино урлагт нүур хувиргалтанд ашиглаж дүр төрхөө бүрэн өөрчлөх боломжтой юм. Мөн баг дунд ерөнхий сургуулиуд ч гэсэн ашиглах боломжтойгоос гадна одоогийн байдлаар эмнэлгийн газрууд төлхөө ашиглаж эхлээд байгаа юм. Учир нь энэхүү 3 хэмжээст хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар хүний судас эргэтэн хүртэл хэвлэх боломжтойгоос гадна тун удахгүй хүн хэвлэхэл үлдээд байгаа bizээ.